Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа энтхэг улсад болсон үлгэр байлаач гэсэн үнэмшигт хийцүү зохиолчдын бичсэн хачиргалтай зохиолуудаас ч илүү хачиргалтай тийм хэргийг ярихаар үлдгэсэн. Тэгээ энэ маань бол нэлээд их үйл явдалтай учраас нэлээд урт хэрэг байгаа. За Шена Бора Шина гэдэг охин бодвол Мэл гэдэг эрэгтэй дүүтэйгээ энтхэгийн Гуахати хотод эмээ өвгийнхөө хамт ядуу тарчиг амьдардаг байсан. Эцэг эх нь гэж хүмүүс бол тэдний амьдралд ерөөсөө байгаагүй. Хэдийгээр бага орлого олох боловч үндсэн хэрэгцээгээч тэр нь хангаж чаддаггүй байсан. Тэгээ 2006 онд бол 19 настайдаа Шена энтхэгийн хамгийн нэр хүндтэй коллеж болох Мумбай хотын коллежид суралцахаар очдог. Тэгээ Шина бол багаасаа нэлээд ядуу тарчиг амьдралаасаа салахын тулд бол ерөөсөө анхнаасаа хичээж шамдаж сурж ирсэн. Бусад хүүхдүүдэд бас харамгүй тусалдаг, хичээл номд нь зааж өгдөг тийм охин байжээ. Тэр сургуульд орсон эхний өдрөөсөө хичээлдээ шамдан өөрийгөө улам ихтэй ачилж тэгээд хамгийн өндөр оноо авахыг хичээдэг байсан бөгөөд энэ хүсэл нь ч талаар болоогүй. Ихсэлд бол тэр хамгийн өндөр оноо авчаад чөлөө цагаараа энэ хотоор зугаалж хоттойгоо танилцахыг бол бас хүсдэг байжээ. Удалгүй түүний хичээл зүтгэл уйггүй зан нь бол хүмүүсийн нүдэнд өртөж багш нар болоод оюутнууд бол түүнийг маш ихээр хүндэтгэж биширч халамжлах болсон болохоор найз нөхдөж олонтой болсон байна. Хэдийгээр ингэж хайрлаж халамжлах хүмүүсээр хүрээлэгдсэн байсан ч түүнд нэг хачирхалтай нууцлаг харилцаа байгааг ангийнхан болон ойр дотных найзууд анзаарч эхэлдэг. Шена тодорхой нэг хүнээс дуудлага авахаар тэр утсанд хариулахын тулд хүмүүсээс холдож очиод ярьдаг. Тэгээд ямар ч ажилтай байсан, ямар ч хичээл номоо хийжсэн шууд тэрийг хаяад орхиод гардаг. Тэр үтгэл бүр лекцийн танхимаасаа хүртэл төлөө аваад шууд гарчдаг байсан гинэ. Шена хизээж тэр хүний дуудлагыг алдаж байгаагүй бөгөөд хүмүүс энэ хүнийг нь түүний амьдралд нэг чухал нөлөөтэй хүн байна да, хин юм болдоо гэж бодож ойлгодог байжээ. Гэтэл тэр хүн нь бол үнэндээ бол Мумбай хотод амьдардаг, өөрөөс нь 17 насаар эгч, том эгч Индраны байсан. Хүүхдүүд түүнээс уцаар яриад байдаг хүн чинь хинбэ гэхэд миний эгч Индраны гэдэг өгөөд эгч нь түүний амьдралыг өөрчлөхөд хариуцлага хүлээсэн гэж ярьд юм байна. Тэгээд тийм том нэр хүндтэй коллежид ороход бол Индраны тосгоноосоо гарах зарлаас ахуулаад тэгээд сургуулийн төлбөрийг төлөх зэрэгт нь болоод тэр их чинь мөнгөн дэмжлэг үзүүлдэг байжээ. Ээж нь түүнийг баг байхад мэлдээ орхиод явсан гэж ярьдаг, эмээ өвөө нь ярьдаг бөгөөд эмээ өвгийнхэн санхүүгийн байдал бол хаанаач хүрэлцдэггүй маш хэцүү байсан болохоор хоёр хөгшин бол ядуу гачуу байдлаасаа салахаар нэлээд тэмцдэг байсан боловч ямар ч нэмэргүй. Игч Индраны нь бол амжилттай явж байгаа болохоор эрэгтэй дүү Микел болон Шина нарт тусалж дэмжлэг үзүүлдэг байсан болохоор тэд ч бас түүнийг нэлээд хүндэлдэг байж. Игч нь бол зөвлөх Гуахати хотоосоо гараад Мумбайд ирээд амжилтанд хүрч алдартай бизнесмен болсон тэрээр бол INX гэдэг медиа компанийг байгуулж бизнесээ эхлүүлсний дараа Петер Мукерджи гэдэг эртээ танилцсан бөгөөд тэрээр Индранид дурлаж эцэстээ тэд гэрэлжээ. Мукерджи бол жирийн хүн биш байсан бөгөөд 800 сая долларын хөрөнгөтэй энтхэгийн хамгийн хүчирхэг чинэлэг гэр бүлүүдийн нэг байсан. Их Британий иргэншилтэй байсан бөгөөд энтхэгийн мөн телевизийн сүлжээ компаниг эзэмшдэг, дараа нь бүр Диснейг худалдаад авчихсан хүн байсан. Индраны баян нөлөө бүхий хүнтэй гэрэлсэн нь тэр байж. Тэгээд тэр ч утгаараа бол түүний эд баялаг асар ихээр нэмэгдсэн. Тийм учраас хоёр дүүгээ харж үздэг байсан. Эрэгтэй дүү Мэлийг өмнөд энтхэгийн хувийн үнэтэй сургуульд явуулж, Шина бол Мумбайд авчирч шилдэг коллежид оруулсан. Дараа нь бол Шена дөнгөж ирснийхаа дараа Мумбай хотын зүрхэнд байрлах тансаг пентхауст нь хөргөн ах эгч хоёртойгоо амьдардаг байсан. Байшингийн тагт нь л ихэд бүхэл бүтэн байшингийнх нь нэг давхрыг эзэлдэг тийм байсан гинэ. Шена тэднийд хэдэн сар амьдарсны дараа өөрийн гэсэн орон зайтай болох гэсэндээ ч юм уу мөн сургуульдаа ойртож хичээл номд анхаарах хэрэгтэй гэж үзээд коллежийнхаа хажууханд нэг байранд нүүж орсон юм байна. Тэр нүүж орсон байранд ч гэсэн нилээд тансаг байсан бөгөөд Петр Индраны хоёр бол түүнд ихээхэн өгөөмөр ханддгийг илтгэсэн.
Ажлын өдрүүдэд сургууль дээрээ байж байгаад тэгээд амралтын өдрөөр бол хичээндээ очино. Эдгээр зочлолтын нэгэнд нь бол тэр Рахул Мукерджа гэдэг нэгэн залуутай танилцсан. За энэ уулзалтанд маш их гайхсан гинэ. Учир нь одоо ихч хүргэн ах хоёр нь яг л түүнийг одоо албаар танилцуулсан юм шиг санагдсан гинэ. Тэр залуу бол Мукерджагийн өмнөх гэрлэлтээс төрсэн хүү бөгөөд Шинад шууд татагдсан. Энэ залуу мэдээж одоо царайлаг аятайхан хүн байсан болохоор Шинад ч гэсэн дажгүй таалагдсан. Ингээ хоёр биендээ залуучууд бол татагдсан байгаа. Урд нь одоо хаана байсныг мэдэхгүй тэгээд гинт л одоо ингээ гараад ирсэн. Тэгээд Шина Мумбайд ирээд жил гаруй болж байгаа мөртлөө тэр хүнийг одоо яагаад урд нь харж байгаагүй болоо. Тэгээд аавынх нь гэрт одоо зөндөө удаан байхад одоо ерөөсөө ирэхгүй байсан гэ гайхчихсан. Тэгсэн чинь Рахул бол мөн Африк Британийн иргэншилтэй тэнд амьдарч байгаад ирсэн байдаг. Рахул энтгэх кинонд дуртай, Болливуудын од болохыг хүсдэг байсан болохоор бол энтгэхтэй буцаж ирсэн гинэ. Ингээд Петр Индраны хоёрын гэр бүлд бол Рахул Шина хоёр холбоотой уулзаж хэлдэг болсон. Тэгээд одоо энэ тэнд гадуур үйлчлэг зохиож явахта дуртай Рахул бол түүнтэй хамт энд тэнд өдөршлөд зохиож гадуур зугаалдаг байжээ. Амралтын өдрүүдээр одоо гэртээ байж Шинагийн зочилж ирэхийг хүлээдэг. Тэд бол хоорондоо удалгүй ингээ хайр сэтгэлгээнд холбоотой болж бие биедээ татагдсан. Хэдий ч одоо энэ одоо харилцаагаа бол нууцлахыг хичээдэг байсан. Учир нь бол Рахулын аав Шинагийн эгчтэй гэрэлсэн нийгэмд одоо тэдний байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх болно гэж бодож байлаа. Яагаад гэвэл аавынхаа гэрэлсэн эмэгтэйгийн дүүтэй суун ихлээр бол нэлээд асуудалтай гэж үзэж байгаа юм л да. Ялангуяа Индраны Петр хоёрын хувьд бол маш одоо баян чинээлэг, алдар нэртэй, нийгэмд өндөр байр суурьтай хүмүүс байсан болохоор энэ тэдний харилцаа нь бол нийгэм зөвшөөрөгдөхгүй байх магадлал маш өндөр байсан. Ийм янзаар тэр хоёр бол энэ харилцаагаа олноос нууцлсаар 6 сар болжээ. Аав эгч хоёроосоо ч тэд бол харилцаагаа нууцлсан байдаг. Нэг өдөр Петр Индраны хоёр арга хэмжээнд оролцохоор олж гэрт нь бол Рахул Шина хоёр үлдсэн бөгөөд ийхүү одоо тэдэнд боломж олгосноор бид бие биетэй хайртай гэдгээ ярьж харилцаагаа олон нийтэд ил болгохоор шийдсэн. Мукерджа болон түүний эхнэр хоёрт хэлэхэд бол тэр маш их уурсан гинэ. Индраны бол бүр илүү уурсан. Тэгээд одоо Шина руу дайрч миний нөхрийн хүүд дурлаж байгаа чинь миний чамд үзүүлсэн бүх хайр инрэл дэмжилгийг одоо шавартаа утгаж миний ачиг бол өчүүхэнж бодохгүй байна энтэр уурлж хэлсэн. Нөхөр нь ч гэсэн мөн хүүдээ уурлаж уур амьсгал нь бол маш хэцүү болсон тэдний гэр бүлийн. Тэгээ Рахул болон Индраны хоёрын хооронд ч гэсэн маш их одоо ширүүн зөрчилдөө үүсдэг. Рахул бол өөрийнхөө ээж аав хоёр тийшээ салсан явдлыг бол эцгийнхээ үнэнч бус байдалд болон олон эмэгтэйчүүдтэй зугаалдгаас нь болсон гэж үздэг байсан учраас анханасаа бол Индранид дургүй байсан гинэ. Тэр бүр Индраныг алт хайгч, баялаг хайгч зэрэгээр одоо доромж байдлаар нэрлэдэг байсан байна. За ингээд энэ хоёрын харилцаа илэрснээс болоод Рахул эгчтэй нь одоо улам муу харилцаатай болж Шинач одоо эгчээсээ хөндөрсний хэрээр Рахул тэр хоёрын харилцаа бол улам одоо хүчтэй болж ирсэн. Аав нь бол Кашиш татдаг зугаа цэнгэлд дуртай хүүгээ Шинагийн амьдралд одоо муугаар нөлөөлж бидний ярьдгаар бол одоо уруу татчихна гэж үзэжсэн Шинаг. Ичимхий даруухан нам гүнхэн охин Рахулын нөлөөнд одоо илт автаж өөрчлөгдөж байна гэдгийг бол Рахул өөрөө ч гэсэн бас мэдчихсэн байгаа. Индрач анзаарч дотроо бол зовнижсэн. Аав нь хүүгийнхээ тэтгэмжийг хассан учраас ажил хийдгүй байсан Рахулд энэ нь бол маш хүнд тусаж санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд Болливуудын жүжигчин болно гэж бодоод Англиас хурж ирсэн залуу маань үнэт идэл олон эд хөрөнгөө зархаас өөр аргагүй болсон. 2011 онд хоёр томоохон үйл явдал болсон. Энэ хоёр үйл явдал нь юу вэ гэхээр нэгдүгээр Шина бол коллеж онц төгсөд Мумбай хотын метроны захиргаанд ажилд орсон. Энэ нь бол одоо Шина Рахул хоёрын санхүүгийн байдалд бол маш их нэмэр нөлөө олсон байгаа. За мөн тухайн оны 11-р сарын 26-нд 2 дахь гинтийн өөрчлөлт гарч ирсэн. Энэ нь юу вэ гэхээр зэрэг энэ өдөр Рахул бол Шинад гэрлэх санал тавьж ингээд тэр хоёр бол албан ёсоор сүү тавьсан байна. Сүү тавьснаас хэдэн сарын дараа бол хэсэг сайхан байсан. 12 оны 3 дугаар сард Шинад ихчээс нь бол
нэг гинтийн зурус хүлээ ирсэн. Тэгээд тэрхүү зурвастаа Индра бол эгч дүүсийнхээ харилцааг дахин сэргээж засаж залруулъя. Одоо эгчин дүүтэй бол маш хайртай, үргэлж хайрласаар байх болно гэж бичсэн байсан. Шинаач мөн үүнийг бол дотроо хүсэжсэн болохоор хоорондоо харилцаж эхэлдэг. Гэтэл нэг өдөр Шинаагаас зурвас ирснийг нь үзээд шууд шоконд ордог бөгөөд нөгөө зурвасаа бариад нөхөрлөгөө гүйж очиод үзүүлдэг. Нөхөр нь ч гэсэн үүнд маш цочирдсон. Тэр зурвасанд бол Рахул өөрийг нь хуучин шигээ харилцаа болсон. Сүй тавьсны дараагаас түүнийг одоо ийм муу зан тодорхой болсон. Гэрлэх саналыг нь хүлээж авмааргүй байна. Сүүгээ цуцалж салмаар байна гэж бичсэн байсан. Хоёрын харилцааг яаж шийдэхээ мэдэхгүй байсан Петр, Индра хоёр бол үүнд нь маш их баяртай байсан гинэ. Тэгтэл одоо Шина зөв цагийг харзанж агаад салъя гэж хичтэй хэлсэн байна. За ингээд 12 оны 4 сарын 24-ний нэг өдөр Шина бол Рахулд хэлсэн байгаа юм л да. Би эгчтэйгээ орой хоол идчихэд ирье гэдэг. Тэгээ Рахул энэ мэд нь бол Шина эгчтэйгээ дахин холбогддог болсныг мэдчихсэн болохоор дотроо жоохон дургүй байсан ч гэсэн эгчтэйгээ уулздаг газар маань хүргэж өгөөч гэж гуйсан чинь ингээд Мумбай хотын баячуудын очдог тийм алдартай том худалдааны төв байдаг гинэ. Түүний өмнө 18 цагт хүргэж өгөөд зогсоол дээр ирэхэд бол Индрагийн машин зогсож ирчихсэн. Рахул Индрагийн машинаас хол зайд машина тавьсан байсан бөгөөд Индратай ярихыг ч уулзахыг ч хүсэхгүйсэн учраас албаар тэгж машина хол тавьсан юм байна. Шина машинаас буухтаа Рахулыг үнсээд тэгээ баяртай гэж хэлээд Индрагийн машины зүг алхаж явахт бол Рахул машин дотроо суугаад түүнийг харж ирсэн. Жолооч нь бол урд нь суугаад машин барь явж исэн бөгөөд Шина эгчийнхээ машины дэргэд очиод арын суудалт дээр эгчтэйгээ зэрэгцэн суусан. Машинаасан зогсоолоос гарч хөдлөөд төв замаар далд ортол нь Рахул хараад үлдсэн байдаг. Рахул өөрсдийнхөө амьдардаг байсан машинд ирээд 2 цаг орчим зурагт үзэж байтал бол Шинаагаас нэг зурвас ирсэн бөгөөд би эгчтэйгээ хамт эндээ хоноод өглөө очино гэж зурвас бичсэн байсан. Рахул бол мэдээж найз эмэгтэйгээ хүрч ирээгүйд нь сэтгэл дундуур байсан. Тэгээд Шина эгчтэйгээ дахин холбогдож дотн олж байгаад нь маш их сандарч исэн. Яагаад гэвэл учир нь мэдээж Индраны эгч нь бол тэднийг салгахаар дахин оролдох болно гэдгээс л айж исэн юм байна л да. Рахул бол тэднийг одоо хамт байгаад нь маш их ууралж исэн. Тэгээ өөрөө юу ч хийж чадахгүй гэдгээ бол мэдж байгаа. Ингээд одоо унтчаад өглөө нь Шина руу залгахад утас нь бол дуудаад байсан мөртлөө хариу өгөхгүйсэн. Энэ байдалд бол маш их сандарч төгшөж эхэлсэн ч гэсэн өөрийгөө одоо тайвшруулахын тулд өглөөний хоол хийж идсэн. Ингээд Рахул Шинараа дахин зурвас бичсэн ч гэсэн хариуд нь бол Шина би гэртээ очихгүй. Гэртээ очихгүй гэж бичснийг нь сонсоод бол шоконд орсон. Тэрхүү зурвасанд нь бол би дахиж одоо гэртээ очихгүй шинэ амьдрал зохиох гэж байгаа учраас салгаар шийдсэн. Ямар ч тайлбар хийхгүй дахин уулзахгүй гэсэн утгатай байсныг нь уншиж одоо уур нь хүрсэн залуу тэр даруй буцааж залгасан ч гэсэн утсаа авахгүйсэн учраас машиныхаа түлхүүрөө шүүрч аваад аавынхаа тансаг байрлал явсан. Машина хаашааш тавиад шууд яваад орох гэтэл үүдний хамгаалагч нь түүнийг оруулахыг хоригсон гэдээ оруулахгүйсэн. Тэнгүүт нь энэ үед Рахул бол Индраны л намайг оруулахгүй гэж хориг тавьсан байна гэдгийг бол ухаарсан. Байрны харуулыг буцаж орохоос өмнө амжиж гүгээд хүчээр орсон боловч гэрт нь бол зарц үйлчлэгчээс өөр хинч байгаагүй. Петр Индраны Шина нарын хэн ч утсаа авахгүйсэн. Тэгээ хауснаас гарахад хамгаалагч түүнд одоо дахиж ирэх юм бол оруулахгүй шүү гэж хэлсэн байна. Миний одоо сүйт бүсгүй ингээ алга болчлоо гэд ор сураггүй алга болчиход одоо нэг ингээ онцлоо гэд хөдөлгөөн өгөхөө хүссэн боловч цагдаагийнхаа хариунд нь бол түүнийг авах боломжгүй гэж хэлсэн. Тэгээ үүнд нь бол Рахул мэдээж бохомдож цагдаа нартаа маргаж бөө юм болдог. Учир нь цагдаа нар хэлсэн байгаа юм л да. Сүй тавьсан гэснээс өөр чи Шинатай холбоотой гэх ямар ч баримт байхгүй. Бичиг баримтын ямар нэг холбоотой зүйл байхгүй. Тэгээ Рахул хичнээн ууралж исэн цагдаагийн газраас явахаас өөр аргагүй болсон. Тэгээ арга ятсан залуу бол Шинагийн таньдаг хүмүүстэй холбогдох гэж байрандаа буцаж ирээд ийшээ тийшээ уцаар ярьсан. Тэгж ярьж байгаад ашгүй нэг аавтайгаа холбогдож чадсан ч Индраны бүх хугацаанд бол аавд нь мэдээлэл өгч байсныг тэр бол мэдээгүй. Тэр Шинаг найз залуугаас нь салгаад Америк руу гарч тэндээс иргэншил авах ятгсан гэдгийг мэдсэн байгаа. Үүнийг сонссон
Петр бол нэлээд гайхажсэн ч гэсэн тэр өөрөө явахыг хүсвэл явуулъя да гаргаж өгсөн ч яах вэ гэж бол нөхөр нь хэлсэн. Хамгийн гол нь Рахулаас салах нь чухал гэдэг юуг л баримталжсэн юм л да тэр хоёр. Тэр Рахул ааваасаа Шэна хаана байна гэж байнга одоо шахаж шалж гардаг. Тэгээ гол нь бол хүүн одоо эхнэрийнх нь их дүүтэй сууна гэдэг нь тэр санааг нь дэмжээгүй учраас л одоо эхнэрийгээ бол дэмжсэн байна. Рахул Индранил одоо Шинаг дарамталж хүчээр одоо ийм шийдвэр гаргаж ийм хийх гэсэн гэж бодож ирсэн байгаа. Мумбайдаа цагдаагийн бүх газруудаар орж одоо алга болсон хүний мэдээллийг өгөхийг оролцсон ч гэсэн аль нь ч одоо хүлээж авахгүй ингээд мухардсан. Гэтэл цагдаа нар Рахулыг одоо байн олон дахин цагдаагийн газар ирээд алга болсон хүнийг мэдүүлэг өгье гэж ингээд ахт нь бол болиулахын тулд одоо мэдүүлэг авах болсон. Ингээд сарын дараа аавыгаа Америкээс ирэхэд нь бол Шэна асуусан. Тэгсэн чи би чамд хэлж чадахгүй байгаа газрын тэр өөрөө бол энэ байгаа газараа чамд хэлхийг хүсэхгүй байгаа. Тэр одоо энэ улсыг орхиод 50 амгалан амьдрахыг хүсэж байгаа гэж хэлсэн байгаа. Удалгүй тэр бол Индратай уулзахад нөгөө Индра бол түүнд хэлсэн байна л да. Чи миний дүүд хит автаж дунцсан байна. Үүнийг чи харахад бол би дүүгээ чамаас холдож салсан дууг бол бүр зөв шийдвэр байна гэж харж байна гэж хэлсэн байгаа. Рахул сүүлдээ маш их зовж шанаж сэтгцийн байдалд сайжрахгүй байсан. Энэ явдлаас ингээ 3 жилийн дараа 2015 он хэдийн гарч тэр үеийн одоо түүх нь мартагдаж эхлээд байсан. Тэр үед бол гол дүрийн бааtruуд аль хэдийн амгалан тайван нам гүм амьдарч исэн. Гэтэл 15 оныхоо 8 дугаар сарын 21-нд энэ асуудлыг дахин тодруулах нэг зүйл болсон. Тэр нь юу вэ гэхээр зэрэг цагдаа нар Шампатрай гэдэг нэг жолоочийг зөвшөөрлгүй галт зэвсэг хэрэгэлсэн хэрэгээр бол худалдааны төвийн гаднаас баривчилсан байна. Шампатрай гэж чинь шоронд орно гэхээс л өгтлээ хайжсэн бөгөөд цагдаагийнхны сонирхлыг татхууц нэг хэргийн талаар би мэдээлэл өгөө тохиролцоор болсон. Санал тавьсан. Ингээд цагдаа нар ч түүний одоо мэдээллийг хэрвээ чиний өгсөн мэдээлэл үнэн зөв байх юм бол одоо чамайг хизээж баривчлахгүй гэсэн юм тохиролцоонд хүрсэн байгаа юм л да. За тэр өдрийнхөө маргааш нь бол цагдаа нар жолоочийн хамт бол Мумбайгаас 8 км-ийн зайтай байх рекорд гэдэг газар руу явсан бөгөөд жижигхэн тосгонтой хажууд нь бол ихээхэн одоо тийм ой моддоор хучигдсан газартаа тийм нэг жижиг тосгонд ирсэн. Жолооч бол тэднийг нэг мангоны модны ойролцоо замчилж ирсэн бөгөөд цагдаа нар тэрхүү газрыг ухаж нэгжлэг хийдэг. Шэна Америк явах тэр өдөр нь бол одоо түүний сүүлчийн өдөр байсан бөгөөд Рахул түүнийг одоо худалдааны төв дээр 18 цагт буулгасны дараа болсон байгаа. Игч Индранигийн машинд бол Шэна очиж суудаг бөгөөд Индра жолоочтойгоо очисон гэдгийг ярьсан да. Рахул бол тэднийг машин дотроос харсаар байсан боловч бас нэг 3 дахь хүн байсан гэдгийг нь бол жолоочийн ажил сууж ирснээр анзаараагүй байна. Ингээд машин хөдөлгөхөд Индра дүүтэйгээ ярилцаж явж ирсэн. Энэ шөнө өстө үнэхээр одоо онцгой шөнө болно. Хэдүүлээ шөнжингээ машинтайгаа байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаална гэсэн байна. Ингэж ярьж явж байхдаа Индра бол дүүдээ ундаа аялж өгөөд миний дүү би чамдаа маш их баярлдаг шүү гэх мэдчлээ ярилцаал ундаагаа угаад цаашаа явцгааж ирсэн гинэ. Тэгээд баруун зүгт явж явах нэлийн одоо чинэлэг оршин суугчтай тийм байгалийн өндөрлөг тогтцтой тийм алдартай газраар явсан байгаа. Шэнач одоо цонхоор тэр газрын одоо байгалийн сайхныг нь хараад бичрээд одоо ингээд явж исэн гинт одоо ухаан орж гараад толгой молгоны сонирн болоод би нэг эвгүй болоод байгааг анзаардаг. Тэгээд нүдэн бүрлзээд байсан болохоор толгоогоос ихсэрч одоо тэр байдлаас гарахыг хичээсэн ч гэсэн зүгээр болохгүйсэн. Тэгээ сүүлдээ бүр хилэн хүндрээд ярьж чадахгүй зүрчээсэн. Тэгээ ундаатай аягаач барьж чадахгүй алдаж газар унгаасан байгаа. Машины хурдч багсч эхлэн Шэна машинаас буухыг оролцсон ч үйл хөдлөлтөө хянаж чадахгүй байж итэл жолооч болон машин сууж исэн 3 дахь хүн Индра 3 болвол ямар ч үйлдэл хийхгүй зөвхөн чимээгүй түүнийг хараад сууж байгааг Шэна мэдэрчээсэн. Гинэт түүнийг хэн нэг хүн багалзуурдаж эхэлсэн бөгөөд өөрийнхөө хямарч доройтсон биеэр түүнээс одоо салах гэж хичээж тэмцэж байхад ядчил одоо булчингууд нь хариу үйлдэл үзүүлж гарыг нь зайлуулж оролдож исэн. Түүнийг бомблох гэж байгаа хүн нь түүний ихч Индра болохыг удалгүй мэдсэн байгаа.
Тэгээ хард тамхины нөлөөгөөр одоо сүүлдээ гар нь ажиллахгүй хийс аваад байсан учраас хөлөөрөө өшөглөж одоо боогдуулж байгаа хүнээс салахыг хичээх үед урдлын суудлын дээр суужсэн 3 дахь хүн нь бол 2 хөлийг бариад ингээд хөдөлгөөнгөө болгоцсон. 2 хөлийг нь байсан ч гэсэн чадхын хэрээр одоо ноцолдчихсэн боловч эцсийн эцэст хайрлаж хүндэлдэг төрсөн ихчийнхээ гар дээр амьсгал ураас. Үүний дараа жолооч бол Мумбайгаас 8 км-т байх нөгөө ойн зүг рүү машина эргүүлж жолоодсон байна. Тэгээ 3 гэмт хэрэгтэн дараа нь бол Шенагийн цогцыг ойн гүн рүү оруулж манго модны доор нүх ухаж булах төлөвлөгөөтэй байсан ч гэсэн Индра шууд эсрэгүүцэж цогцыг эвдэж мөвчилж болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо сүүлд нь хэн нэгэн олоод мэдчих юм бол танигдна гэж одоо зүтгэсээр агаад нөгөө хоёр эрэгтэйгээр мөчлүүлэх гэсэн чинь нөгөө хоёр нь хоёр биелүүгээ хараад мөчилж өгөхгүй хөдөлж өгөхгүй байсан учраас Индра өөрөө машины багажнаас савтай бензин гаргаж ирээд дүүгийнхээ одоо дээрээс хасгаж эхэлсэн. Ингээд одоо дүүгээ галдан шатгаасан. Тэгээд хоёр эрийг нөхөө ухаад яг дуусах тэр үед бол шээний цогц шатаад одоо хэлбэрээ алдаад бараг дуусчихсан байсан. Тэд нөгөө ухсан нөхрөөгөө болоод танигдахын эцэсгүй болсон цогцыг буулсан. Тэгээд одоо хөөхий охин Америк явах нь бүүхэл рахуулыг хүргэж өгснөөс хойш цаг чүрхгүй шахам хугацааны дараа бол ихчийн гарт алуулсан байсан. Энэ бүхэн бол нөгөө жолооч ирийн цагдаа дээрсэн аимшиг дүүх бөгөөдөө удсанчгүй цагдаа нар Индра болон нөгөөх 3 дахь хүнийг бол баривчилж авсан. За тэр 3 дахь хүнтэй бол Индра маш дотн харилцаатай байсан гэдг нь одоо мөрдлөгийн явцад тогтоогдсон байна. Индраны бол цагдаа нарт мэдүүлэг өгөхгүй тэдэнтэй хамтарч ажиллахын оронд бүх зүйлийг няцааж тэрсэж өгөөсгөж байсан. Цаашид бүр амар зүйлүүд гарч ирсэн нь бол хүмүүсийг бас дахиад зочролд оруулдаг. Индрагийн өнгөрс амьдралыг ингээд судлаад үзсэн чинь тэр бол Шенагийн төрсөн их чинь биш, харин төрсөн их нь ээж таарсан. Тэгэхээр тэр бол залим ихээр дүүрсэн ялаа урчин халуурчин гэдэг нь ингээд тодорч эхэлж байгаа юм л да. Түүний анхны нөхөр нь байсан. Тэрээр бол 16 настай байхдаа бол тэр залуутай тосгонд байхдаа гэрэлсэн. Тэгээд одоо нөхрийг нь бол Судес Дас гэдэг байсан бөгөөд Шэнэ болон дүү Мэл хоёр нь бол тэр хоёрын дундаас төрсэн хүүхдүүд юм байна. Гэвч нөхрийнхөө ядуу тарчиг байдлаас болж нөхрийгөө үзэн яддаг болсон. Тэгээд тийм ч болохоор баян чинэлэв өндөр статустай амьдралыг мөрөөдөж нөхрөөсөө салсан. Тэгээ хүүхдүүдээ ч бүр асраа хамгаалж халамжлахаас татгалцсан байгаа. Индраны бол тэгээ Мумбайд ирээд коллежид орж чадсан бөгөөд тэр үедээ Санжи гэдэг хүнтэй танилцж гэрэлсэн бөгөөд түүний ажиллуулж байсан одоогийн энэ компани бол анхандаа Санжигийн ажиллуулж байсан компани байсан. Тэрээр яг бас ууггүй бас дээрэс нь нөхрийнхөө тусаар одоо компанаач томруулж чадсан ч удалгүй одоо нөхрөөсөө уйдаж өөр эрэлт гаргасан. Санжиж бас түүний зан аашнаас болснууд бас одоо түүнээс уйдсан юм уу тэгээд тэр хоёр салсан байна. Тэгтэл одоо яг тэдний салах үеэр тэдний компани бол нэлээд одоо ашиг орлоготой байсан учраас хин компани алдахыг хүсээгүй нэгэндээ. Ингээд хоёулаа ярилцаад хувийн амьдрал бизнес хоёроо тусдаа авч явъя гэж тохирцсон бөгөөд одоо бизнес дээр л нэгддэг байж л дээ. Тийм учраас компани дээр хамтын ажиллагаа нь саадгүй үргэлжилж бүтэмжтэй нэр нөлөөтэй байсан гинэ. Индраны энэ тентхийн одоо том хүлийн авалт бусад арга хэмжээнд оролцож явж байгаад Петр Мукаржатай болол танилцсан. Тэгээ удаачгүй нөгөө Мукаржа түүнд дурлаад ингээд тэд болол гэрэлтсэн байгаа. Мукаржа бол энтхийн толгой байчуудын нэг бөгөөд тентхийн одоо хамгийн том сүлжээний телевизийн эзэн байсан. Индра бол Мукаржад өөрийнхөө урдны гэрлэлт болон хүүхдүүдийнхээ тухай огт хэлээгүй бөгөөд өөрийнхөө байр суурийг алдахаас айсан хэрэг байх л та. Сүүлд одоо охиноо алсан Индрагийн явдлаас болж одоо эцэг эхэнд хэвлэл мэдээллээр ярьж ирдэг болсон. Тэгээ эцэг эх нь бол түүнтэй уулзаж хүүхдүүдээ бага байхад одоо өнчин ядуу хэцүү байхад нь алга болцоод тэгэнгүүтээ бүр том өсөж том болсон хойно хурж ирээд өөрчлөлт гуйж байгаа мэт холбогдсон. Үнэхээр л одоо хүний их байсан бол ядуу байхад нь асарч тусалж дэмжиж явах хэрэгтэй байсан гэж ярьсан байгаа. Мөн одоо тэдний гэр бүлийн эд баялагын тухайг мэдээд бүрч дургуутсаж нийгмийн байр суурийг хадгалж өндөр зэрэглэлд амьдрахын тулд эцэг эхээч
үр хүүхдээч бүгдийг мартаж хаясанд нь бол үнэхээр гомдож ийн гэдгийг бол ярьж исэн байна. Гэсэн чинь одоо нэргсэн хойно ашгарна гэхчээр хүүхдүүдийн талаар битгий яриач өөрийнх нь одоо урдны амьдралын талаар битгий яриач. Тэгэх юм бол одоо та хоёрт одоо сар бүр хэрэглээний мөнгө өгчөөе гэж Индра бол эцэг эхээс гуйсан гинэ. Шейна оюутан болоод явхдаа ээжигээ амьд байдаг тухай эмээ өвгөөс олж мэдээд одоо түүнийг Мумбайд ирээд уулзсан байгаа түүнтэй. Үүнд нь бол Индра маш дургүй байсан. Хэдий тийм боловч Шэнийг одоо ордоос хайчих юм бол өөрийнх нь тухай олон нийтэд илчлэн гэж айсандаа одоо түүнтэй холбогдож эхэлсэн. Тийм ч болохоор одоо түүнд хачирхалтай болдол тавьсан гинэ. Чамаг одоо миний охин гэдгийг хинч мэдэх ёсгүй. Намайг хүмүүст одоо их чигээ гэж хэлжээ. Хэрвээ тийхгүй юм бол би чамд ямар нэгэн одоо хор хохирол учруулна шүү энэ төр гэж сүрдүүлдэг байсан байна. Ингэж л одоо ээж охин хоёр болол ихчдүү болжээ. Үүнд бол охин нь нэлийн гайхсан ч гэсэн одоо эцэг эхийгээ мэдэхгүй өссөн охинд Индра одоо түүний эгч нь байна уу, ээж нь байна уу, юу гэж нэрлэгдэх нь хамаатай биш. Хамгийн гол нь түүнтэй одоо ойр дотн байх нь л бол сэтгэлийн дэвтгэх байсан. Тийм ч болоод одоо түүний сүрдүүлгээс айдагч байсан юм уу? Эсвэл одоо харилцаагаа хадгалах гэж хүсдэгээс ч тэр юм уу? Одоо ямар ч үед түүний одоо утасны дуудлагыг хүлээн авдаг байж л тэ. Хайртай залуу архавдаа ч гэсэн тэр бол Индраг өөрийнхөө ээжийг гэдгийг бол хэлээгүй. Жолоочийг бол их хэмжээний мөнгөөр худалдаа авч хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалд нийгмийн даатгалд хамруулан их сургуульд орох одоо төлбөрийг нь төлнө гэж хүртэл ярьж амлаж авсан байгаа. За 3 дахь читгээд нь хэн байсан бэ гэвэл тэдний одоо 2 дахь нөхөр болох нөгөө бизнесийн хамтрагч Санжи байсан. Тэр нөхөр нь л одоо 3 дахь нөхөр Мукаржад нь Америкаас Шэйнэ бичсэн мессеж Мукаржад ч явуулаад хин рүү ч явуулаад Индраны руу ч явуулаад ингээ энэ хоёр руу Америкаас Шэйнэ бичсэн мэтэр одоо мессеж мэйлүүдийг бичиж явуулдаг байсан байна. Жохом түүнийг Индра яаж ятгасныг мэдэхгүй Шэйнагийн нөгөө аргахуулаас салмаар байна гэсэн мессежийг мөн тэр Санжил бичиж одоо Индрагийн утас руу хоорондоо тохирч илгээгээд Индра түүнийг нь бол нөхөртөө харуулсан байт юм байна. За ингээд энэ хэргийг яллах болоход бол маш их асуудал болж хэрэг гараад 3 жил өнгөрсөн. Тэгээд нотлох баримтд оройтой зүйл гарч ирэхгүй байсарайсан. Гэвч одоо Санжи Индра хоёрыг баривчилсны дараа түүний 3 дахь нөхөр Мукаржагч мөн хэрэгт оролцсон байх магадaltaй гэж үзэж сэжигтнэр татсан. Энэ чинь нөгөө Санжи Индра хоёрыг баривчилдаг чинь нөгөө жолооч бол юу яатсан штэ хэрэгээс ингээ өөрийгөө аваа гарцсан штэ. Энэ хэргийг илчилснээрээ гэхдээ мэдээж угаасаа л одоо эхнэрийнхээ өвгөнд итгээд дүнд царил яваад байна гэж байхгүй штэ тэр Мукаржачин. Тэгэхээр одоо ядчил одоо хүүр ахуулда би Шэнатай өөрөө ярьсан гэж худлаа ярьсан байгаа. Тэгээ баг би Америкт очиод байранд нь оруулж өгөөд ирлээ гэж одоо нөгөө хүүр ахуулда бол Мукаржач хэлсэн байгаа штэ. За ингэж энэ хэрэг сунжирсаар хагаад 2020 он болсон. Тэгээ шүүх хурал нь бол маш эмх замбрааг болсон. Индра болохоор бол Шэна бол одоо болтол одоо Америкт байгаа. Миний одоо дүү гэж ингэж батлан яриад лээсэн. Гэвч одоо талигаа чинь цогцсны үлдэгдлээс нь бол ДНХ-ийг нарай хийж баталсан байгаа. Ингээд түүний ээж гэдэг нь ч баталсан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн жоо худлаа ярьж үтгэсээр байгаа албаар тэгэл нөгөө шүүх хурлыг сунгаад дахиад 6 сар болсон. Хэрэг одоо ингэж сумжирч байсан бол түүний нөхрийн хөрөнгө одоо түүний өөрийнх нь хөрөнгө мөнгө тэгээ нийгмийн нөлөөлөл өндөр байснаас болсон баг л та. Нийгэмд одоо өндөр нөлөөлөлттэй байснаас болсон баг. Тэгээд тийм ч учраас одоо маш өндөр хөлстэй чадaltaй өмгөөлөгчдийг худалдаж авч тэгээд хууль шүүхийнхэнд мэдээж хахуул өгж исэн байх. Энтгэг бол угаасаа шудраг бус авилгал хээл хахуул өндөртэй улс гэж тооцогддог шүү дээ. Ингэж сунжирсаар хагаад түүний одоо хуучин нөхөр Санжи, сүүлийн нөхөр Мукаржа, жолооч энэ хэдийн хоорондоо маш их зөрөөтэй. Өмгөөлөгчийн талын хүч нь бол бас өндөр байсан. Тэгээ цагдаа нар хэдийгээр одоо тэдний эсрэг тэмцэжсэн ч гэсэн тэр нь тус олоогүй. Нөгөө л өмгөөлөгчдийн эсэргүүцэлд бараг одоо ялагдсан гэх юм уу та. Ингээд 2020 онд бол нөхцөл байдлыг нотлох баримт гэж үзээд
5 жил суусан Санжийг бол Батлан даалтаар суулгасан. 2 жилийн дараа буюу 2022 онд Индраныг мөн л Батлан даалтаар гэрийн нөхцөлд цагдаагийн хяналтанд байлгах нөхцлөөр ингээд суллчихсан байгаа. Ийм одоо нэг баргийн зохиолтой бичиж сэтгэж чадхааргүй тийм нарциссизм ихтэй болон түүний гэр бүлийн яривхтэй, ээдрээтэй хүн гэж илгэж хэлцүү зан чанартай хүмүүсийн тухай ийм хэрэг байлаа. Тэгээ та бүхэн маань суугаад дэмжиж лайк дараад, subscribe дарж амжаагүй бол дараарай. Тэгэд мөн хэргийн талаар санаа оноогоо өчнө үсттэй комент хийсэт. За ингээд баярлалаа, баяртай.